бацгаана уу? За, Social Media Thursday live-ийн 19 дахь дугаар эхэлж байна тийм. За, өнөөдөр хоёлоо ямар сэдвээр ярих байгаа лээ? За, өнөөдөр битэр болохоор дижитал маркетинг хэрэгслүүд гэдэг нэлээд том бүлэг сэдв маань веб дээр орсон байгаа. Тэр бүлэг сэдвийн хүрээнд ерөөхдөө яг бидний ашигладаг дижитал платформ ямар платформ байна? Тэр талаар ерөөхдөө ярихаар бэлдсэн байгаа. Мөн татаж авах e-book бэлдсэн байгаа. Та бүхэн доор коммент хэсэгт маань лайв гэж бичээд татаж авах боломжтой байгаа шүү. Коммент хэсэгт маань үзэж байгаа хүмүүс маань коммент хэсэгт маань лайв гэж бичих юм бол e-book татаж авах холбоос ч байгаа тийм. За тэгэхээр за интернет жоох юм уу байх шиг байна. Энэ гацаад нөө хараа гэхээр сонсогдож байгаа бол хүмүүс үзэж байгаа хүмүүс маань коммент хийрээ. За өнөөдөр болохоор хоёлаа юуны тухай энэ дижитал маркетингийн хэрэгслийн тухай ярих байгаа. Тэгэхээр дижитал маркетинг гэдэг ингэж яагаад одоо бид нар ингээд дижитал орчинд ажиллах маркетер тий дижитал орчинд ажиллах хэрэгтэй байна вэ? Ер нь бол яг хоо эргээд л нэг дэлхийн одоо жишээ нь аваад үзэх дэлхийн хаамын нэг 50-аас илүү хувь нь бол эргээд интернет ашиглаж байна. Дээрээс нь Монголын хүн амын бол нэг 65% гээд 2 сар хүн бол интернет ашиглаж байна. Тэгэхээр яхаа аргагүй бидний өөрөө нэг зорилттой хэрэглэгчд маань болохоор энэ интернет орчинд байгаа учраас яг зорилттой хэрэглэгчдээрээ л тулж ажиллах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө хэрэгтэй хүнд нь хэрэгтэй цагт нь хэрэгтэй газар хэрэгтэй зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна тий. Тэгвэл дижитал маркетингийн хэрэгсэл гэдэг чинь бид нэр одоо амар олон хэрэгсэл аппликейшн платформ гэх ингээд ашиглаад энэ одоо илүү амар хүндрүүлээд байгаа биш үү? Яг уу ерөнхийдөө бол нэг ингээд яг аваад үзэх юм бол эргээд энэ платформуд энэ аппликейшн бидний ажлыг нэг бодлоо өвчилж байгаа юм байна. Яа тэгэхээр илүү ухаалаг шийдлээ аппликейшн хэрэглээ авах нь бидний хувьд илүү үр ашигтай байх боломжтой. Дээрээс нь цаг хэмсэн үр ашигтай шийдвэр. Тэгэхээр мэдээж аргагүй яг энэ сошиал одоо орчин дижитал орчинд ажиллахын тулд эргээл бид энэ платформуудыг ашиглах заашгүй хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл ажлаа илүү хөнгөвчлөх, автоматжуулах зэрэгт хэрэгтэй байх нь тийм. Тэгэхээр зайлшгүй юм одоо дижитал маркетингийн хэрэгцээ гарч байна гэдэг. За тэгвэл хоёлаа одоо эхнээс нь эхлээд яриа. Ерөнхийдөө бид нар бол өнөөдөр веб хуудастай веб хуудсан дээр ямар дижитал маркетингийн хэрэгсэл хэрэгжилж байна. Мөн контент төлөвлөлт тий дээрээс нь яг одоо энэ лайвыг яаж хийж юм тий дээрээс нь чатботыг хэрхэн хийх вэ? Мөн түнчлээ сошиал сувгуудыг нь үр дүнгээ ер нь яаж хэрхэн хэмжиж юм? CRM яаж явуулж байгаа гэх мэтчлээ. Иймэрхүү сэдвээр ярих байгаа. За тэгээд эхний маань сэдв. За эхний маань энэ интернет жоох муу ах шиг байна. За дуусвал байна гэж хэлсэн байна. За дуусвал байл. За битээр айлах чанга ярэ микрофон маскаар тусгачээ. За. За үзэж байгаа хүмүүс маань лайв гэж коммент хийрээ. Лайв гэж коммент хийх юм бол манай Нямавтаарын бэлдсэн e-book татаж авахар очих байгаа тий өнгөө татаж авах e-book маш хэрэгтэй маш олон мэдээлэлээр багтаасан дээрээс нь яг нөгөө яг сошиал медиа орчинд ажилладаг маркетерууд өөрөө бэлдсэн болохоор яг бодит туршлах бодит кейсэн дээр үнэлж бэлдсэн байгаа тий. За тэгэхээр мөн пин коммент хэсэгт бит хоёр яг энэ талаар бэлдсэн манай Нямагийн бичиж оруулсан тий бичсэн нийтлийг оруулсан байна. Нилээн дэлгэрэнгүй нийтлэл болсон тий сошиал медиа маркетингийн одоо дижитал маркетингийн хэрэгслүүдийн талаар нилээн дэлгэрэнгүй нийтлэл болсон байгаа. За тэгээ гол сэдв рүүгээ орё хоёлаа. За вебээр ярьж эхлэе. За ер нь веб гэдэг чинь тий вебсайт ер нь ямар ах хэрэгтэй байд юм болоо? Ямаа юу гэж бодчих. Яг уу веб ингээл одоо жишээлбэл хүн болго ярьдэн шүү дээ тийм. Байгууллага бол вебтэй л дээ. Тэгээд хамгийн гол нь тухайн байгууллагын веб тийм ээ хэр одоо илүү амьд байдгүй 7 хоног тутамдаа нийтлэл ордгоо мэдээллүүдийн шинжилтгүү гэдэг л өөрөө эргээд тухайн веб сайн веб гэдэг тодорхойлолт гарч ирж байгаа юм. Тэгэхээр веб хуудас гэдэг бол ерөнхийдөө бол нөх хэрэглэгчдэд
хэрэглэгчдийг сургах, бэлтгэх, дараач үйл чиглэлнүүдэд одоо нөө сургаж өгөх зорилттой л зөв шүү дээ. Тийм ээ, шинэ хэрэглэгчтэй шинэ бүтээгдэхүүнчлийг одоо хэвшүүлэх зүйл. Тэр ч утгаараа бидний хувьд гэх юм бол веб хуудас айлуулах илүү амьд ойлгох. Тэгээд үүднээс бол 7 хоног тутамдаа шинэ мэдээлэл нийтлүүдийг бол ерөнхийдөө бол оруулдаг. За тэгээд манай веб хуудас бол илүү тийм яг маркетингийнхан дээрээс нь жижиг дунд бизнес эрхлэгчид тийм ингээд хүмүүс зориулсан яг ийм дижитал орчинд дижитал маркетингийн талаарх мэдээллүүдийг бол оруулдаг тийм веб байгаа тийм ээ. Манай дуу бас жоохон сул ах шиг нь хоёлаа тэгэхээр нэг сайн чанга ярив тийм. За манай веб бол одоо ерөнхийдөө ийм юм шиг санагддаг. Яг нөгөө веб гэдэг тэгэнгүүт манайханд бас нэг одоо бас тэгтээ харьцангуй гайгүй болсон. Ер нь байгууллагын веб гэдэг тэгэнгүүт нөгөө оронгод тийм нэг тийм ерөнхийлөгч юм гээ тий. Тэгээд манай үйлчлэгээ гэдэг яруусаа нөгөө хүн сонирхолгүй вебуд маш их яваад байдаг. Тэгээд ийм байх нь ерөнхийдөө маркетингийн зорилгоор веб бас сайн ашиглаж чадахгүй л ах шиг байгаа юм тий. Тийм. Тэгэхээр хамгийн гол нь яг веб хуудас гэдэг маань өөрөө эргээд нөө байгууллагын нүүр царай л явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тухайн байгууллагын баг веб хуудасаар энэ байгууллага хэрхэн маркетингт анхаардаг байгууллагын биш үү гэдгийг бараг үзчих боломжтой болсон тийм ээ. Тэгэхээр манай вебийн хувьд гэх юм бол илүү бас яг амьд харагдах байдал 7 хоногт мэдээлэл ингээ бүлгэлцсэн байдлаар бол ингэж тэгээ дээрээс нь дараа нь веб дээр анализ хийгээд CRM-ийн уулаад тэг хэрэглэгчээ олж авах тийм иймэрхүү байдлаа. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент бичээрэй. Лайв гэж комент бичснээр та бүхэн Немобитарын бэлдсэн e-book очих байгаа тийм. Тэгэхээр хүмүүс маань лайв гэж комент бичээрэй. За дуу гайгүй байна гинэ. Комийнхоо дууг нэмээрэй гэж хүмүүс маань үзэж байгаа төхөөрөмжийнхөө дуу бас нэмээ сонсоорой. За тэгэхээр манай веб болохоор ямар платформ дээр хийгдсэн бэлээ? Манай веб болохоор ер нь бол WordPress дээр хийгдсэн. WordPress-ийн дээр хийгдсэн. Тэгээ хамгийн гол WordPress-ийн гол онцлог гэх юм л ерөөсөө IT-ийн хүнд код бичихгүйгээр энгийн байдлаар болол ер нь бол хийчих боломжтой WordPress дээр. Дээрээс нь мөн одоо тийм ээ байнга шинжилэлт өөрчлөлт хийгээд бид ашиглаад явах боломжтой. Бидний хувьд ч гэсэндээ тийм ээ 7 хоног тутамдаа мэдээлэлүүдээ ингээл маркетеруудын хувьд ээлжлэл оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр бол хүн болон ашиглах боломжтой. Веб гэдэг бидний төсөөлөхөөр нөгөө нэг хүнд гэж төсөөлдөг. Веб руу IT-ийн инженерээс өөр хүн нэвтрэх боломжгүй төсөөлдөг байсан бол энэ нь бол WordPress дээр бол шалгуур бидний хувьд хүн болон ашиглах боломжтой. WordPress-ийг хүмүүс ерөнхийдөө нөгөө ингийн сонирхогчдын төвшний блог бичдэг платформ гэж ойлгох нэг түгээмэл юм шиг л би ч гэсэн өөрөө тэгж ойлгодог байсан. Гэхдээ яг ажиллаад үзэхээр болохоор WordPress бол маш олон боломжийг бидэрт өгöd ах шиг байгаа юм тий. Одоо яг өөр бас яхав хэрэгслүүд дижитал маркетингийн хэрэгслүүдийн тусламж байгаа. Гэхдээ ер нь бол тун дагуу ах шиг байгаа. Тэгэхээр яг сайн санахгүй байна нэг тоо уншиж ийсэн. Дэлхийн дээр байгаа нийт вебийн 30% гэсэн ах шүү. WordPress дээр хийгдсэн гэдэг гэдэг. Тэр 30% нах тий. Нилээ бас өндөр тоо дээ чи одоо хитэн тэр веб байгаа 30% хэр тий. За тэгэхээр манай вебийн хувьд бол ийм байна. Бид веб хуудасаар нь хэрхэн удирдах гинэ одоо удирдах та веб хуудас удирдах тал дээр бид нар ямар ер нь бол бид веб хуудасаа ер нь бол 7 хоногт бааш түрүүн шинжилгээгээ хийлгэсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь веб хуудасныхаа үр дүн хэмжихтэй бол ерөнхийдөө үр дүнг хэмжих тал дээр бол нэлээд бас ажиллаж байгаа. Мөн олвол одоо жишээлбэл бидний хүргэж байгаа энэ дижитал маркетинг гэдэг нийтлэл орлоо гэж бодоход нийтлэлийн дагуулад бид нар болохоор форм бүглүүлдэг хэрэглэгчийн мэдээлэл авах гэдэг тийм ээ. Тэгээд тэр хэрэглэгчийн мэдээлэл маань эргээд бид нарын нөгөө нэг дата хэрэглэгчийн дата болол бид нарт ирж байгаа гэсэн. Тухайн хэрэглэгч дараа нь бид нар шинэ мэдээллүүдийг мэйлээр явуулах тэг эргээл ингээл нөгөө хэрэглэгчтэйгээ байнга харилцаа холбоотой байх. Зөв. Өөрөөр хэлбэл вебийг бол зүгээр нэг энгийн одоо юу гэдгийг нэг мэдээлэл оруул зүгээр л энгийн мэдээлэл оруулсан тийм бүтээгдэхүүн борлуулах гэсэн юм байна гэхээсээ илүүтэйгээр одоо хэрэглэгчийг сургах тэдэнтэй холбоо барьсныхаа дараа нөгөө үнэн хэрэглэгч үүсгэх хэрэглэгчийг олж авах одоо интернет орчин чинь ингээд маш өргөн байгаа шүү дээ. Тэгин гол тэрэн дундаасаа яг нөгөө юм
өөрийнхөө хэрэглэгчийг олж авах гал янз янзын мэдээллийн талаар заа. Жишээлбэл одоо энэ доор live гэж бичсэн хүмүүс бид нар e-book явуулах гэж байгаа тийм. Тэгэхээр live гэж бичээд манай вебээс e-book татаж авсан хүмүүс магадгүй маркетингийн талаар сонирхож байгаа тийм. Маркетингийн мэдээлэл хэрэгтэй, магадгүй манай сонголт үйлчлэгийг сонирхох боломжтой хүмүүс гэж байна. Тэгэхээр бид нар ингэж одоо газар дах хуудас буюу лендинг пэйж үүсгэж ингэж юм татуулж аваад байгаа бас зорилго нь юм байна. Яг бидний хувьд веб хуудасаар ерөөдөө хэмжих одоо үр дүнг хэмжих Google аналитикийг ашигладаг. Тэгэхээр энэ ямар ч үстэй гэхээр манай вебд тийм хандж байгаа хүмүүс юу сонирхож байна. Яг манай вебийн аль нийтлэлийг илүү үзээд байна тийм ээ. Аль одоо татаж авах e-book гэхэд аль мэдээллийг илүү энэ 7 хоногт гэхэд аль тийм нийтлэлийг илүү их татаж авсан байна, унсан байна гэдгийг бол нарийн шинжилж явахын тулд бид бол Google аналитикийг ашигладаг. Одоо өнгөрсөн 7 хоног харах гэхэд нөгөө нэг юутай e-book байсан шүү дээ өмнөх 7 хоногт хийсэн. Пост хийх юм бэл тэгэхээр. Тийм, пост хийх юм бэл. E-book бол бас нэлээд татагдсан байх чинь. Сайн татагдсан байсан дээ тэр бол. Тэгэхээр тэрнээс хараад бид нар одоо дараагийн одоо e-book-д бэлтгэх юм бол болох юм байна гэдэг ч юм уу тийм e-book иймэрхүү төрлийн контент бэлтгэл болох юм байна. Манай хэрэглэгчид яг ийм контентыг сонирхгүй байгаа юм байна тийм бидний бэлдсэн зарим биднэрт гоё санагдаж байгаа нийтлүүд хүн төрөхгүй манай хэрэглэгчд төрөхгүй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэднийг харахаар бид нар яг Google Analytics хэрэглээд явчихад их зүгээр байлаа. Тэгэхээр Google Analytics чинь бас үнэгүй платформ шүү дээ тийм. Ер нь бол яг сошиал одоо платформуд бол ер нь бол эхний ээлжинд бидний хувьд бол үнэгүй ашиглаад явах үнэгүй тийм хөлбөрийг бол ашиглаад явах боломжтой. Магадгүй нэг зарим тохиолдолд одоо жижигхэн тийм ээ үйлчлэгээ гэхаа нэмэгдүүлэх тохиолдолд нэг $20 $30 ч юм уу төлөөд ашиглаад авах боломжтой. За тэгэхээр вебийн хувьд вебийг бол нэгт бид нар WordPress дээр хийсэн бахан. Энэ болохоор бас үнэгүй ашиглахад хэлбэрхэн IT-ийн ямар ч одоо мэдлэг биднээс шаардахгүйгээр хэлбэрхай гэж явж байгаа юм шүү дээ. Дараачих нь бид нар веб дээр орж байгаа манай мэдээллийг ямар хүмүүс сонирхож чинь, хаанаас холбогдож чинь, ямар мэдээллийг хэр хугацаанд уншиж чинь, татаж авч чинь уу, яаж ийн гэдгээ бид нар Google Analytics-аар хардаг байна тийм. За дараагийн сэдв рүү оръё. Дараагийн сэдв маань бид нар контент төлөвлөлтийн тухай байгаа тийм. За контент төлөвлөлтийн платформ гэдэг ярихаар ер нь контент төлөвлөлтийн платформ гэж байх хэрэгтэй болов уу? Яагаад энэ ер нь хэрэгтэй юм бол? За ер нь бол хэрэгтэй. Яагаад гэхээр хамгийн гол нь бидний хувьд юм сошиал орчинд ажиллаж байна. Тэгээд өөрөө маш олон одоо жишээлбэл сошиал платформ болох Facebook, Twitter, Instagram гэл LinkedIn ингээл бүх одоо сошиал платформуудыг тийм ашигладаг. Гэхдээ одоо нэг хүн дээр ч гэдэг юм уу тийм ээ. Одоо хамгийн багадаа 3 пэйж ч юм уу харилцаа явж байгаа тохиолдолд тухайн пэйж дээр одоо мэдээлэл авах нэг доороос нь бүх одоо платформудаа ингэ зэрэг хийх тийм боломжийг бол биднэрт энэ одоо төлөвлөж өгдөг платформуд бол байна л да. Жишээл бидний хувьд юм хүүцүүдийг ашигладаг. Хүүцүүдийн хувьд юм бол нэг доороос нэг зэрэг төлөвлөөд одоо боломжтой тийм ээ. Магадгүй чиний хувьд бол энэ дээр бол амар супер ашигладаг. Юу манай хүүцүүдийг ашигладаг тийм хүүцүүдийн аппликейшн бол хүүцүүдийг ашигладаг. Хүүцүүдийн хамгийн гоё онцлог нь одоо жишээлбэл би ингээд миний ажилладаг нэг байгууллага байна. 3 бүтээгдэхүүнтэй. Тэгээ 3 бүтээгдэхүүн гуруула тустай пэйжтэй. Тэгээ гата гуруула тустай Instagramтэй. Ингээд одоо оруулангууд аюул хажил болоод байгаа юм л та. Ингээд нэг постыг Facebook руу орж нэг бичиж хийгээл тэ уншуулаад caption бүх юм бичээ зураг мөргээд хараад тэ ингээд уншуулаад дахиад жоохон байжсаа дахиад ингээд нөгөө Instagram руу оруулаад маш их ажилтай. Тэрний оронд би болохоор одоо ингээд яг хариуцж байгаа одоо яг манайхтай энэ хариуцж байгаа 3 газрын 3 нэгэн тим олон бүтээгдэхүүнтэй. Нөгөөд бол нэг бүтээгдэхүүнтэй. Нийтдээ ингээд 3 пэйж байна. Энэ 3 пэйжийг бол би одоогийн байдлаар миний энэ сарын бүх ажил ингээд дууссан. Одоо би бараг ингээд заавч хэлээд тий. Бараг амраа авчиж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр ажлыг маш их хөнгөвчлж байгаа. Одоо жишээлбэл би ингээд нэг сарынхаа ажлыг би хэрвээ би үнэхээр одоо амжиж ивэл чадчихвэл өнөөдөр би ингээ нэг сарынхаа ажлыг бүр тэр чигтэн бүгдийн төлөвлөөл оруулаад те бүх постоо скежл хийгээд ингэсэн байхад би ингээд энэ саржингаа ажиллахгүй гэдэг байж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш их хөнгөвчлөдөг. Дээрээс нь нэг постыг дахин хийгээд авах шаардлагагүй болдог. Тэгээ манайх болохоор ер нь энэ хүүцүүд
ашиглахад их хялбар санагддаг. Тэгээд манай ашиглаж байгаа болохоор 50 аккаунт зэрэг холбох боломжтой. Тэгээд сард нэг $10 төлдөг гэж захирал хэлж ирсэн. Гэхдээ энэ болохоор захирал нөгөө дээр үед авсан байгаа болохоор $10 одоо жоохон үнэтэй болсон юм шиг байлээ. Ийм байна. Тэгэхээр хүүцүүд бол контент төлөвлөлт урьдчилан контент скейлд хийж одоо нэг дороос маш олон аккаунт руу зэрэг баслах боломжтой. Тэгээ одоо жишээлбэл ингээд байлаа гэхэд яг нэг контентийг одоо манай контент байна л да. Натаус цэгмээ гээд Натаус гэдэг пэйж дээр постлогдно. Дээрээс нь Натаусын Instagram хаяг дээр постлогдно. Давхар технологийн ертөнцийн центр гээд манай нэг удирддаг пэйжүүд. Тэгээд тэр пэйжүүд дээр ингээд давхар постлогддог. Тэгэхээр бүгднлөө нь орж нэг үржлийн тэр постыг скейлд хийхгүйгээр шууд нэг дороос ингээд хийждэг болох. Маш амар ийм ер нь цаг хэмнэсэн ухаалаг шийдвэр болчиход байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгвэл бол нэг доороос тийм ингээл олон ингээл за нэг одоо жишээлбэл энэ хэрвээ энийг ашигладаг бол биднэрт ямар асуудал үүсэх вэ гэхээр за нэг Facebook дээр нэг байгууллагын пост оруулаад гэсэн. Одоо Instagram-аар оруулна гэл тэр дунд орой мартаж цаанаа. Тэгээд тэгснээр нэг постыг хийцэн гэж бодоод өнөө өглөө за эдний байгууллагын постууд орсон ш тэгээд бодон яна Instagram болон оруулахаа марцсан байж тэгээд суугаал те хийгээл нөгөөх нь нөгөө үгсгээ алдаа болтоо тэр юм уу бодлоо шүү дээ. Тэгэхээр жоохон нэг тиймэрхүү их олон ажлыг хөнгөвчилж өгч байгаа маа. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс энэхүү лайвд комент бишээ лайв гэж комент хийрээ. Тэгэх юм бол та бүхэн e-book гэж байгаа тий. За тэгэхээр дараагийнх нь лайвын талаар. Хоёлаа лайвда ямар аппликейшн ашиглаж байгаа юм бэ? Тэгээд сая хоёлаа юу нэг хүүцүүдээс гадна бол Vapor Post Planner гэх бас хоёр байгаа шүү дээ. Тийм бол апууд бол байгаа. Гэтэ яг энэ апууд ч яг адилхан нэг доороос нэг зэрэг хийх боломжтой. Ашиглахад хэлбэр хялбар. Яг Post Planner-ийн хувьд яг адилхан бас төлөвлөлттэй платформ. За одоо л за дараагийнх нь хоёлаа лайвын тухай ярив тий. За лайвыг хийхдээ одоо яг миний бодлоор лайв хийхэд одоо ингээд лого тавьдаг ч юм уу тий дээр манай лого байна. Ингээд доор энэ хэсэгт битэрийн нэр сэдв байна тий. Одоо ингээд хийсний нэг одоо давуу тал нь жоохон тийм брэнджүүлэлт үүсгэх. Тэгээ эргээд энэ нь болохоор дахин контент одоо видео хэлбэрээр нь бичээд хуулаад авахад дахиад YouTube байршуулах видео болохоор одоо сонирхолтой юм нэвтрүүлэг шиг болох боломжтой подкаст бич болчих боломжтой. Тэгэхээр энэ темплейт үүсгэх энэ аппликейшнуудыг ашигласнаар илүү мэрэгчлийн илүү ийм брэнджүүлэлт үүсгэхэд тусдах хүнтэй болов гэж бодоод байгаа. Тэгэхээр манайх болохоор манайх болохоор ерөнхийдөө бол OBS ашигладаг. Яг OBS болон яг одоо бид өөрөө ашиглаж байгаа бол eCam гэдэг байгаа. Тэгэхээр OBS-ийн хувьд гэх юм бол OBS яг л eCam хоёрын хувьд яг адилхан төрний нэмэг хэлсэн шиг. Бидний хувьд гэх юм бол илүү мэрэгжлийн байх боломжийг олгодог. За лайв хийх юм тийм ээ. Видео шторк хүчтэй лайв дугаар бид нар ингээ үзүүлж харуулахыг хүссэн зураг байна уу тий дэлгэцнэрх дүрс байна уу үзүүлж болчтой мөн одоо хэрэгтэй гэж үзвэл зарим график ч гэдэг юм уу тий үзүүлчих боломжтой ингээд ер нь ийм илүү гоё шинэлэг байдлаар ашиглах боломжийг бол бид нарт олгож байгаа юм тий тэгээд матгүй бид нар уцаараа хийлээ гэж үзэхэд уцаараа хийхэд тийм ийм гоё мэрэгжлийн төвшөнд гаргаж бол бас арай чадахгүй тэгэхээр хэрэгтэй тий үнэхээр хэрэгтэй байгаа. Тэгээд яг одоо бидний ашиглаж байгаа e-cam-ийн яг нэг сул тал нь болохоор зөвхөн MacBook-ээс болоод. Тэгээд OBS ч юм болохоор бүх тэгээд нөгөө яг OBS-ээр ингээд хийхэд яг нэг юм яг хийгээд гаргасан бэлэн бүтээл нь болохоор нэг юм телевизийн нэвтрүүлэг шиг гоё болж болоод байгаа. Ашиглахад болохоор их хэлбархан тий зүгээр л яг нэмэх гэсэн тэмдгэн дээрэн дээр юм оруулаад зураг гэсэн төвчин дээрэн дээр зураг оруулаад тий ингээд явчихаар байдаг. Тэгэхээр та бүхэн лайв гэж комент хийрээ лайв гэж комент хийсний дараа e-book мессенжерээр татаж авах холбоос чинь тэгээ e-book-ын дотор маань нэг QR код байгаа. Тухайн QR кодыг уншуулснаар мессенжер одоо бид хоёрын ярьж байгаа энэ аппликейшнуудыг платформ тий яг нөгөө хаягууд нь бичсэн тийм бас мэдээлэл очих байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл илүү дэлгэрэнгүй байхын тулд та бүхэн лайв гэж чихэд лайв гэж комент чихэд e-book-а татчаад e-book дотроос QR код уншуулаарэ. За тэгэхээр лайвыг бол eCam OBS гэсэн энэ
Мөн нөгөө нэг одоо жишээлбэл бидний хувьд бас лайв рейдинг ашигладаг. Facebook ч өөрөө лайвыг бол маш их дэмжиж байгаа шүү дээ. Тийм утгаар лайв рейдинг бол ашигладаг. Энийг болохоор лайв рейдингийн тусламжтайгаар Facebook дээр азтан тодруулах, тийм асуулт хариултын тэмцээн явуулах зэрэг байдлаар ашигладаг байгаа. Энэ нь болохоор яг түргэн хугацаанд хүмүүс маш их коммент бичээд тийм ээ. Тэгээд учраас яг пэйжийн тийм одоо пэйжд бол органик reach тийм engagement-ийг өсгөхөд бол илүү үр дүнтэй байдаг. livereading.com гэж байдаг тийм. Тэр болохоор нөгөө одоо байгууллагууд их хэрэглэдэг болсон. Яг нөгөө юм асуулт хариулт байгаа. Тэр тэгээд хамгийн гоё юм нөгөө хамгийн олон асуулт зөв хамгийн түрүүнд хариулсан өөрөөсөө шалгаруулждаг. Тэгээд цаанаас нь автоматар. Тэгэхээр одоо бидний хувьд тэгэхээр зүгээр ингээд тайп хийж асуултууд оруулах болж байгаа. Тийм асуултуудаа бэлдээ оруулах. Тэгэхээр ашиглахад маш хялбархан. Тэгэхээр тэр бол бас гоё шийдэл. Тэгээд нөгөө лайв доор бичсэн комментууд маань одоо тухайн контентийг маш олон хүнд хүргэхэд алгоритмаараа нөлөөлөд. Тэгэхээр одоо манай пэйжийн маань engagement жишээлбэл тиймэрхүү лайв хийснээр би тэгтээ одоо жоохон пэйж engagement-ийг өөрөөр тооцдог болсон юм шиг үлээ. Миний харьцаж байгаа пэйжийн engagement маш өндөр гараад байгаа. Тэгээ өмнө нь болохоор яг тэр одоо лайв рейдинг ашигласан лайв хийгээд пэйж engagement яахад пэйж engagement маань 3 дахин өссөн үзүүлэлтүүд ажиглагддаг байсан. Тэгэхээр тэр бол бас их зөв шийдэл байна. Сартаа нэг удаа нэг хүн аккаунтаас болоод үнгүй ашиглах боломжтой тийм. Нэг аккаунтаас нэг л удаа тийм. Тэгэхээр бас жоохон. Гэхдээ үнэтэй хувилбарын ч гэсэндээ дажгүй юм байлээ. Яг үнэтэй хувилбарын хийх юм бол доо ард нь өөрсдөө бүтээгдэхүүний зураг лого оруулаад ингээд гоё хийх боломжтой тийм. За дараагийнх нь чатботын тухай яриа. Чатбот ямар платформ дээр хийдэг вэ? Чатботын хувьд гэх юм бол бид нэр чатфайл дээр бол хийдэг. За өөрс манай яг чатбот бол яг чатфайл дээр хийгдсэн. Дээрээс нь харилцагч байгууллагуудын бол яг чатботыг бол бид нэр чатфайл дээр бол ашиглаж хийдэг. Чатфайлын гол онцлог гэх юм бол яг адилхан түрүүний хэлсэнчлэн хэрэглэхэд хялбар. Ямар ч тийм IT-ийн мэдлэг энэ төр хэрэггүй зүгээр бид нар яг боломжит мэдээллүүдээ оруулаад холбоосуудыг өгөөд бол хийгдэх боломжтой. Дээрээс нь байнгын шинжилэлт өөрчлөлт хийгдээг сайжруулаад шинэ блокууд үүсгүүдэд явах боломжтой. Магадгүй сургалтын төв байлаа гэж бодъё тийм ээ. Одоо 7 хоногтой юм уу тийм ингээд сургалтын хөтөлбөр нь одоо нөгөө хичээлийн цаг нь өөрчлөгддөг тийм сургалт нь өөрчлөгддөг ч гэдэм юм уу тийм байх юм бол ингээд ер нь бол байнгын дандаа шинжилэлт өөрчлөлт сайжруулалт хийгээд явагдах боломжтой. Дээрээс нь чатфайл хялбархан хэрэглэхэд хялбархан 5,000 хэрэглэгч дотор үнгүү ийм хараа хааж байгаа. Энгийн нэг автомат хариулагчийн функцээс эхлээд бас янз бүрийн маркетингийн зорилгоор ашиглах боломжууд бидэрт байдаг шиг байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо нөгөө юм секвенсүүд явуулах боломжтой тийм. Одоо тодорхой хугацаанд бүртгүүлсэн хүндээ мэдээлэл ингээд явуулаад авах боломжтой. Тэгэхээр эргэлээд нөгөө нэг хэрэглэгчтэйгээ холбоо байрах, холбогдох тийм арга техник одоо аргыг боломжийг өгдөг. Тэгэхээр тэр бас хэрэгтэй санагддаг. Бас бид нар нөгөө чатфайл дээр бас нэг гоё юм хийгээд байгаа юм. Юу штэ тэр нөгөө ярилцлага одоо захиалга хүлээн авах ч гэдэм үү бүртгэл хүлээн авах функц ашиглаад байгаа. Тэр бас хэрэглэхэд маш хялбар. Тэр функцийг бас хийж болно тий. Одоо жишээлбэл яг ингээд мессенжерээс гарахгүйгээр тий асуулт асуугаад асуултанд нь хариулт ирээл яг юу гэж хариулсан тухайн хүнд мэйлээр очиж чинь. Тэгэхээр их гоё юм аа. Миний хувьд гэх юм бол илүү нөгөө нэг одоо хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө чат одоо мессенжерээс гарахгүйгээр одоо бүх юм ингээ авах хүсэлтэй байгаа тийм шүү дээ. Тэгэхээр яг тэр дотор мессенжер гэсэн тэр хэсэг дотроо бид нар хэрэглэгчээс авах хэвээр мэдээлүүдээ авдаг, хэрэглэгчэд өгөх хэвээр мэдээлүүдээ өгчдөг байна гэдэг үл өөрөө ингээд хамгийн том давуу тал болж байгаа байна. Тэгэхээр чатботыг бол бид нэр чатфейлийг ашиглаад хийдэг тийм. Өөр үл яг хөө миний чат ч гэдэг юм уу тийм олон юмнууд бол байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө бидний хувьд илүү бол чатфейлийг бол ашиглаж хийдэг байгаа тийм. Энэхүү лайваараа хоёлаа бол зөвхөн нөгөө өөрсдийнхээ ашигладаг юмыг ярьж байгаа тийм. Гэтэ манад юм аа болохоор өөрөө яг энэ дижитал маркетингийн хэрэгслийн талаар маш урт, маш дэлгэрэнгүй иж бүрэн гарын болж болохоор маш том нийтлэл бичсэн байгаа тийм. Тэр нийтлэл маань бидний үлдээсэн юм коммент хэсэгт байгаа. Та бүхэн манай байгууллагын үлдээсэн коммент хэсгээс тэр мэдээллийг авч болно шүү. Тэгэхээр бид нэр
хаягийн юу яасан байгаа. Линкийг нь үлдээсэн байгаа. Тэгээд бас яг өнөөдөр бид хоёрын яг энэ ярьж байгаа аппликейшнийн нэр тэг хэрхэн ашигладаг тухай тодорхой дэлгэрэнгүй бичсэн e-book-ийг та бүхэн live гэж комент бичээд аваарай. Тэгэхээр манай энэ live-ын дор live гэж заавал комент хийээрэй. Комент хийснээр та бүхэнд e-book татж авахаар очих байгаа шүү дээ. За дараачих нь хоёлаа үр дүн хэмжигтэй сошиал сургуулийнхаа үр дүн хэмждэг платформынхаа тухай ярих уу? Тийм. Ер нь яг нэг сошиал одоо бид нар шиг ингээл ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр гарч байгаа үр дүн юу юм? Тэг энд пост оруулаад энэ ашигтай юм ашиггүй юм магадгүй зарим хэлцэгчдийн асуудаг юм байна. Тэгэхээр бид нар ер нь бол байгуулах сошиал медиа тим маркетингийнхээ үр дүн хэмжигтэй бол ер нь бол хүүцүүдийг ашигладаг. Мөн дээрээс нь болохоор дата бокс болохгүй тийм. Дата боксыг ашигладаг. Дата бокс дээр бол яг хүүцүүдийн хувьд юм уу ялгаагүй 7 хоног сар улирлаар ингээд өмнөх үзүүлэлтүүдтэй харьцуулаад багшдаг. Дата боксын хувьд гэх юм бол яг адилхан тийм. Дашборд үүсгээд өөртөө бид нар тэн дээр яг ямар үзүүлэлтүүдээ ингээд харуулмаар байна тийм ээ. Нийт одоо лайкийн тоог нь гаргах юм уу, юуг нь гаргах юм те бүх үзүүлэлтүүдээ ингэж гаргаад өөрийнхөө хүснээр юм гоё график үүсгээд тэг ингээд байрлуулаад айгүй юм хэцэгцтэйгээр бол тайлан гаргах бол тийм боломжтой байна тийм ээ. Data box-ыг бүр нөгөө компанид ажлын үр дүн хэмжихэд ашиглахад надад айгүй гоё санагддаг. Одоо жишээлбэл нэг үлрэл бид нар нэг компанид ажил явуулж байна шүү дээ. Тухайн компанид ажлын үр дүнд манай одоо яг бид нар нэг зорилго тавьж байгаа шүү дээ. Энэ компанид ажлыг явуулсаар манай лайк хэдэн өснө, engagement, page-ийн маань engagement хэдэн өснө гэдэг ч юм уу тийм. Эсвэл одоо ер нь ингээд нэг тийм манай followers хэдэн өснө гэдэг ч юм. Яг тэрийг ингээд харахад яг тэрэндээ бид нар хүрсэн байна уу гэдгийг харахад зүгээр нэг энгийн тоо харагч байгаач маш гоё график тэгээд 3 сарын өмнө ямар байсан бид нар 3 сарын дараа ямар болсон гэдэг ч юм уу те сарын дотор ямар болсон гэдэг гоё график харуулж болдог болохоор дата боксыг ашиглавал бас зүгээр гэдэг тийм ээ үр дүн тийм хэрэглэхэд бас аюу хямдхан те зүгээр social bakers бас байж болно тийм ээ social bakers бас байж болно те за хоёлаа тэгэхээр үр дүн хэмжихэд ер нь data box хүүцүүд хоёр тийм ашигладаг бид нар ашигладаг байгаа. За тэгэхээр дараачих нь CRM. CRM дээр бид нар ямар ер нь CRM гэдэг чинь ер нь юу гэсэн хүмүүст CRM гэж хэлдэг тийм ер нь бол хэрэглэгчтэй харилцааны удирдлагын систем тийм ээ. Ер нь бол бидний хувьд гэх юм бол хэрэглэгчтэйгээ байнгын холбоотой байх, хэрэглэгчд байнгын холбоотой байгаа нөө эргээд мэдээлэл өгч эргээд холбоотой байж гэн л гэдэг маань эргээд бидний маркетинг үйл ажиллагаанд зөвлөдөнтэй шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчийн мэдээллийн сан бүрдүүлэх, дээрэс нь хэрэглэгчтэй байнгын холбоотой байхын тулд бид нар CRM-ийг ашигладаг. Бидний хувьд гэх юм бол одоо бол ерөнхийдөө бол нэг HubSpot руу шилжиж байгаа. Гэхдээ ер нь одоо шилжиж байгаа. Гэхдээ бол GetResponse-ыг бол ашигладаг. За GetResponse-ыг хувьд гэх юм бол муу адилхан email маркетингд ашигладаг. Тэгээд яг дан ганц email маркетингд ашиглахгүй. Дээрээс нь хэрэглэгчийн мэдээлэл форм үүсгэх. За маркетинг яг CRM-ийн автоматжуулалтыг хийх зэрэгтэй бол бид нар бол ашигладаг байгаа. Маш гоё платформ байгаа. CRM гэдэг Customer Relationship Marketing Management гэсэн одоо хэрэглэгчийн удирдлагын систем гэдэг ихний үсгүүдийг авсан үг байна тийм. Тэгээд CRM яагаад хэрэгтэй гэхээр одоо ингээд хэрэглэгчд бүр маш одоо ихтэй энэ хэрэглэгч одоо хүмүүс маш ихтэй энэ хүмүүстээс бид нар яг тухайн хэрэглэгчээ олж аваад тухайн хэрэглэгчд нөгөө асуудлыг таниулаад дараа нь ингээд тэ гарцын зааж өгнө гэдэг нөгөө худалдаа авалтын зам л гэж яриад байгаа. Тэрэнд ашиглахад CRM маш чухал одоо бид нар энэ тухаас өмнөх лайвуудаараа ярьсан тийм. Тэгэхээр яг тухайн хэрэглэгчд манайхаа нэг сонирхоод ороод нэг юм татаж авсан юм уу төлөвлөгөөний загвар мандгүй татаж авсан энэ хүмүүс эргээд манай сургалтанд суух боломжтой гэдэг юм. Эргээд эсвэл манай үйлчлэгээ авах боломжтой. Тэгэхээр тэр хүн татаж авангууд нь бид нэр тэр хүнийг орхичиж болохгүй тий. Тэгэхээр дараагийнхаа үйлчлэгийг яаж хийх вэ гэж яг тийм зорилготой контент явуулахад ашигладаг. Бидний тийм бол яг CRM дээр бол email маркетингийг бол маш их ашигладаг. Яг тэгэхээр зарим хүмүүс бол email маркетингийг үр дүнгүй гэж үздэг. Гэвч яг email маркетингийг яг тэгээд тогтмол ашиглаад тэгээд ингээд мэдээллүүдээ шинжилээд яг хэрэглэгчтэй одоо бидний хувьд гэх юм бол 7 хоног тутамдаа нийтх өдөр ингээд хэрэглэгчд рүүгээ тэг манай CRM-д бүртгэлтэй GetResponse дотор бүртгэлтэй хүмүүс рүү ингээд мэйл явуулдаг. 7 хоног тутамдаа ингээд
7 хоногийн онцлог нийтлэл ийм нийтлэл байна. Харилцаарай гэдэг явуулдаг. Энэ маань эргээд өөрөө байнгын хэрэглэгчтэй харилцаа холбоотой байх. Дээрэс нь манайх энэ эдийн байгууллага манайх руу дандаа имэйл явуулдаг шүү гэдгийг сануулах тийм зүйл байгаа. Тэгэхээр имэйл маркетингийн хувьд бол get response дээр ашигладаг. Get response гэж бол яг дээрэс нь энэ явуулж байгаа мэйлийн маань хэдэн хувийн хүмүүс нээж үзэж байна тийм ээ. Ямар мэйлийг хөвчсөн нээж үзэж байгаа. Эргээд өөрөө бас үр дүнгээ хэмжих боломжийг бол бас олгодог байна. Өөрөөр хэлбэл олон хүн нээж үзээд олон хүний сонирхолтой байгаа нийтлэлтэй мэйлийг тий бид нэр дахиад нэг тиймэрхүү мэйл хийх боломжтой. Хүмүүс сонирхохгүй байгааг бол бид нэр хийгээд шаардлага байхгүй гэдгийг бид нэрт хэлж өгдөг байх тий. За тэгэхээр өнөөдөр хоёлаа веб хуудас тий контент төлөвлөлт, лайв, чатбот, за тэгээд үр дүн хэмжих, CRM зэрэг хэрэгэлдэг тий дижитал маркетингийн хэрэгслүүдийн талаар ерөнхийдөө ярьлаа тий. За тэгээд хүмүүс маань лайв гэж хичээд энэ лайвын доор лайв гэж хичээд e-book татаж авах боломжтой байгаа. Тэгээд бас манай нийтлэл байгаа тийм ямагийн бэлдсэн нийтлэл дээрээс одоо яагаад дэлгэрүүлээд унших. Өнөөдөр болохоор бид хоёр зөвхөн өөрсдөө хэрэгэлдэг хэрэгслүүдийг ярьсан. Тэгээ ерөнхийдөө дижитал маркетинг бүр маш олон хэрэгсэл байгаа тийм. Тэгээ тэр алганыг манай нэмаа маань тайлбарласан маш дэлгэрэнгүй нийтлэл бэлдсэн байгаа. Тэгэхээр тэр нийтлэлийг бас та бүхэн ороод уншаарай. Тэгээ бидний хувьд гэх юм л яг сая бол ерөнхийдөө яг үйл ажиллагаануудтай маркетингийг сошиал платформуудад ашигладаг зүйлүүдийг бол ярьлаа. Бид нар бас дотооддоо тийм ээ мэдээлэл солилцохтой ямар платформуд ашигладаг вэ гэхээр тийм хоёлаа яг тэрийг мартах гэж байна. Ашигладаг байх. Хамгийн эхлээд Slack ашигладаг. Slack бол гоё тий. Slack одоо яг нэг хаалтаа хүсгээд явчихлаа. Бид нар өмнө нөгөө нэг Facebook Messenger group үүсгэсэн. Тэгээ нөгөө group дээр ажил ярьдаг. Тэгээ нөгөө бүх байгууллагын дунд нь холилдчихдаг. Тэгээ тэрийг дараа нь толгой өргөд ухах гэж нөгөө байгууллагад ажил юу болж байгаа вэ? Яасан бэлээ хин юу блэ гэдгийг ухах гэж айгүй их юм одоо тэгэнгүүт одоо болохоор нөгөө нэг юм group chat хаштаг үүсгээд явчихдаг. Дараа нь явуулсан материалууд магадгүй нөгөө файл байгаа шүү дээ. Тэр файлуудаа ингээд дараа нь юу яахад хайж авахд аюу хэрэг тий. Тэгээд хаштаг үүсгэсэн болохоор яг энэний тухай юу яриад энэ процесс юу болох гэсэн бэ гэдэг бүгд юм тодорхой явах боломжтой тий. Тэгэхээр Slack ер нь бол гар утсан дээрээ суулгах боломжтой. Дээрээ суулгах боломжтой. Тэгэхээр хаанаас ч гэсэндээ тийм ээ мэдээлэл солилцоод ажлыг бол хийх боломжтой. За дараа нь бол мэдээж Google хэлэн дээр ашиглана. Тэгэхээр өдөр тутмын ажлыг төлөвлөнө. Дээрээс нь бид нар өөрсдөө бас Google хэлэн дээрээс даваад ашиглаад бие биенийхээ тийм ажлын сул цагийг ч юм уу хаашгих боломжтой. Дээрээс нь бие биендээ яг ингээд ажлаа бас төлөвлөөд явах боломжтой. Мөн мэдээж Google Drive бас дуртахгүй байхгүй. Drive-аар бол өстө бүх мэдээлэлээ солилцож байгаа тийм. Тэгээд амар хаанаас байсан гэсэндээ зарим нөгөө нэг файл чаа мэйлээр явуулах гэхээр болдоггүй. Тэгээд мэйлээр явуулах гэхээр жоохон том хэмжээ том байна гэсэн асуудал гараад байдаг. Dropbox бол ашигладаг. Гэхдээ Google Drive-ыг бодвол юм хэмжээний хувьд бага байдаг шүү дээ. Тэгэхээр бол Google Drive-ыг бас ашигладаг. Facebook group бас ашигладаг. Хаалттай secret notes group тий. Ажлын групп дээрээс бид нар одоо жишээлбэл лайв хийхээ өмнө нэг лайв хийж үзээ дуун зүгээр нөө дурсан зүгээр нөө тий яг лайв хийвийн цацагдаж болж гинэ гэдгээ үзэгч гэдэг юм. Эсвэл нөгөө одоо бэлэн болсон контентуудыг тавиад бие биенээсээ санал асуулга авахд зүгээр байдаг тий. Тэгэхээр жишээл мөн мэдээж мессенжер групп бол байгаа. Тий ажлын мессенжер групп тий маш түргэн шуурхай мэдээлэл солилцоход бас зүгээр байдаг тий. За өнөөдөр ярих зүйлс ерөөдөө бол ингэ дуусч байна. За бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар бид нэр YouTube-ийн талаар ярилцсан. Тийм YouTube-ийн талаар бас e-book одоо бэлдээд ер нь хэлсэн байгаа. Тэгэхээр манайх бас YouTube channelтэй. Одоо яг энэ хийсэн лайв болгоно YouTube channel руу бид нэр оруулдаг тийм. Тэгэхээр бид нэр бас YouTube-ээс лайв юм үзэх боломжтой. За хайлаад ингэж дуусах уу? Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үзсэн бүх хүмүүстээ лайв үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.